тогтмол бэлгийн арцанд хамгаалтгүй орсон хэрнээ жирэмслэлт явагдахгүй хам бол энэ үед эрэгтэй хүн эмчид очих ёстой. Энэ нойрны алдагдлууд хүний дархлал хямрангууд таны төр булчирхаар үсэх шалтгаан болж болно. Дутуу эмчлэгдэх тийм ээ. Дуран мэдэн эмчлэг. Аяас асуунгуудаа би ийм өвчин тусцсан юм байна. Хизээ би хүүхдээ. Одоо энэ бэлгээрэл миний боловсролыг хизээнээс олгож эхлэх хэрэгтэй юм бэ. Тестостероныг замбраагүй тэгэж физиологийн түвшингөөс өндөр түвшинд хэрэглэх нь өөрөө зүрх судасны хүчний маш өндөр эрсдэлтэй. Хоёрдугаарт өргүүдэл төрөх эрсдэлтэй. За тэгээд зан төргийн төлөвийн өөрчлөлт төрөх бас эрсдэлтэй. Архаг тестостероны хэвлэлэн дээр цусны өтгөрлөөс болоод зүрхний шигдээс үүсдэг. 2 жилийн хугацаанд монголчуудын нэг талцуулаад байгаа вакцины хэрэгтэй хэрэггүй. Зөв буруу гэдэг ялангуяа эрэгтэй хүүхд хийх нь зөв юм уу? Сайн мэцхан их үзэгчтэй та бүхэн сайн сайхан байдлын талаарх шинэлэг ухаан ойлголтыг өгөх сайн сайхан байдлын институт тойрсон олон үзэл бодлыг хүргэх зорилготой Wellbeing podcast-ийн ээж дугаар эхлэх бэлэн боллоо. Бид нар өнөөдрийн дугаараараа нэлээд онцлог сэдвийн хүрээнд ярилцах болно. Тэгэхээр өнөөдрийн маань зочноо та бүхэнд танилцуулъя. Өнөөдрийн маань зочноор Адам эмнэлгийн ерөнхий эмч хангаа ухааны доктор Нансалмаа эмч маань ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Цаг гаргаж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Өглөөний мэндийн өдрийн мэнд хүргэе. Бид нар ингээд эрүүл мэндийн тухай ярихлаар эмчнэрийн тухай ярихлаар ингээд ханаад ч юм уу нэг юм хүн болгоны мэддэг ерөнхий өвчнүүдийн тухай их ярих гэдэг. Тэг өнөөдөр болохоор би бас илүү нарийн чиглэсэн зүйлийг бас ярих гэж байгаа. Тэгэхээр та бас яг өөрийн одоо илүү их мэрэгсэн чиглэлийнхаа тухай ихлээр манай үзэгчдэд мэдээлэл өгвөл. Энэ подкастт урьж оролцуулж байгаад баярлалаа. За эрэгтэйчүүдийн салбар гэдэг маань эрэгтэйчүүдийн нөхөн өрчхөө буюу андролог гэж ярьдаг. Тэгээд нөхөрчхөн үед эрэгтнүүдтэй хамааралтай төрөв булчирхай одоо төмсөг, үрийн совог, за бөөр давсаг гэдэг энэ бөөр шийсний зам нөхөрчхөө маань эрэгтэй хүний хувьд одоо нөгөө яг нөхөрчхөө хэсгээр бас нэгддэг юм онцлог эрэгтэн байдаг. Тэгээд энэ эрэгтэн одоо энтэй холбоотой эмгэгүүдийг судалдаг салбар бол урологийн салбараас одоо салбарлсан буюу урологийн эмчнэр, андрологийн эмчнэр болж энэ талын мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Зөв. Яг нэг хүүхд тахад нэг эмнэлгээр явж байгаа нэг эмчний хаяг уншижсэн чинь уролог гэснээс баг. Тэгээ би ээжээс энэ юу гэсэн чи том болж байгаа чи мэднэ гэдэг хэлжсэн. Тэгээд тэр үед нэг ийм салбар байт юм байна тэгээд. Тэгэхээр ээж нь мэддэг байж. За би хамгийн эхлээд танаас нэг сонирхолтой зүйлийг асуумаар байна. Та ер нь өдөрт хичнээн одоо үйлчлэгчтэй өдөө үздэг вэ? Өдөрт хэдэн цагийг яг үзлэг зарцуулдаг вэ? Энэ амтыг сонирхолтой байна л да. За манай эмнэлэг ажлын өдрүүдэд 8-аас 17 цаг хүртэл ажилладаг. Яг хөө тэгээд зарим эмч маань арай эрт ирж, зарим эмч нь орой гэхлээр би ер нь бол ажлын нэг 7-8 цаг баг өдөр болго ажилладаг. За тэгээд 5 өдөр ачаад хагас өдөр бол ээлжлээд нэг хагас өдөр ажиллаад нэг хагас өдөр амраад ерөнхийдөө нэг баг 6 өдөртэй гэж хэлж болно да ажлын. Тэгээд одоо яг зөвхөн эрэгтэйчүүдийн салбараар нь дагнаж ажиллаад одоо энэ жил 16 дахь жилдээ орж байна. Тэрнээс өмнө бол нөгөө бөөрийн мэс заслын чиглэлээр бөөр шилжүүлэн суулгах төсөл дээр улсын 1-р төв эмнэлгийн бөөрийн мэс заслын тасагт бол эмч bijсэн. Өдөрт ер нь та хэдэн хүн үзэх үү? Одоо за дунджаар ер нь бол за зарим өдөр за 15-аас нэг 25 орчим гэж хэлж болно. Тийм. Яг бүр заримдаа бүр маш их ачаалттай өдөр заримдаа бол яг дандаа тийм биш л те нэг 30 мөч гарсан хүмүүс бол байдаг. Гэхдээ ганцаараа би үзэхгүй шүү дээ мэдээж хэрэг. Энэ нөгөө бусад яханы эмч бусад бас эмчнэр маань тэгээд үйлчилж байгаа өдний ресепшн, лаборатори ажилтнууд гэх мэтчлэн бусад хүмүүс байдаг тул да хамждаг л да. Түүнээс биш ганцаараа бол мэдээж яагаад ч барахгүй. 15-аас 20 гэдэг бол миний хувьд бол их тоо санагдаж байна л да. Яг зөвхөн одоо энэ салбарыг мэдэхгүй хүний хувьд хэлэхэд тэгэхээр би танаас нэг маш чухал зүйл хөлөө яриагаа бас илүү гүнзгийрүүлж эхлэе гэж бодож байна. Яг таныхаар Монголын яг өнөөгийн залуучуудын бэлгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг та ер нь өгөөждөг юм уу? За Монголын гэд хэлэхээр бас жоохон яг би үнэхээр бүтэн тоо баримтыг хэлж чадахгүй эргэлзэж байна л да. Гэхдээ Монгол улсын эрэгтэйчүүдийн одоо хүн амны эзлэх хувь нь бараг манайх чинь 50-50 шахуу штэ. Одоо 49.1
9% нь эрэгтэйчүүд, хүн амын 51.1 нь эмэгтэйчүүд гэж ярьдаг. Тэгэхээр баргийн тэнцвэрхэн гэж хэлж болно. Гэхдээ залуучууд гэж онцгойлж асууж байгаагийн хувьд хариулахад Монгол бол залуучуудын их орон. Монголын хүн амын 36% нь 16-аас 35 насны цээл залуу хүмүүс. Тэр хүүхд залуучууд байдаг. Тэгээд тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндгээд аваад үзэх юм бол мэдээж хэрэг одоо яг нөхөрчүүд талаас нь ярих юм бол эрэгтэйчүүдийн эмнэлэг цөөхөн байдаг болохоор эрэгтэйчүүдийн эмчид хандах одоо эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн тоог яг одоо бүтэн гаргаж ирж чадж гинүү гэдэг нэг асуудал. Хоёрдугаар эрэгтэй хүн ганцхан Монголд ч биш бусад оронд ч гэсэн эмнэлэгт хандахдаа харьцангуй хориг байдаг. Тийм. Тэгэхээр тэр нөгөө эр хүний өөрийнх нь онцлогтой холбоотой байх л да. Нэг юм би чи эр хүн юм чинь одоо сул дорой байж болохгүй ч гэдэг юм уу. Тэг эсвэл намайг эрэгтэйчүүдийн эмчид очихоор одоо хүн юу гэж бодох болч гэдэг юм уу тий. Тийм бас үзэл бодол байдаг гэж магадгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ одоо маш их сайжирж байгаа. Залуучууд маань зүгээр би ер нь л эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж өөрийгөө ямар байна гэж нэг үзье гэсэн юм надаа ямар ч зовөр байхгүй гэж ирж сонгож үзүүлдэг хүмүүс сүүлийн залуучуудын дунд тэр дундаа ихсэж байгаа. Энэ нөгөө мэдээлэл мэдлэг шинжлэх ухаанд итгэх залуучууд одоо тэр дундаа одоо манай залуу үеийнх нь 20-оос 35 насныхан бол илүү мэдээлэл тулгуурласан тэгээд авж байгаа асууж байгаа мэдлэг ч гэсэн өөр эдэг. Тэгэхээр би бол эрүүл мэндийн хувьд нь бол эрэгтэйчүүдийг тэр дундаа залуучуудаа илүү сайжирж байгаа хэл гэж бодож байна. Одоо мэдээллийн сайтуудаар ч юм уу ингээд зарим нэг олон нийтийн мэдээллийн экслүүдээр Монгол залуучуудын дах бэлгийн замын халдвар түвшний тоо ихслээ. Энэ тал дээр ста нэг болохоо айлаг аль нэг хэсэг нэг хэсгийн болохоор харьцангуй одоо эн чинь ингээд шинжлэх ухаан хөгжсөн учраас ингээд ий чинь нийл болгох чинь эмчилдэг болж чинь оншилдог болж ингээд маш их байр суурь зөрүүтэй байдаг л та. Тань тал дээр. Энэ яг нөхөрч хүн талаас аль насанд ямар өвчлөл ихсдэг вэ гэдэг ийм статистик байдаг тийм ээ. 15-16 наснаас эхлүүлээд голцоо хүүхдүүд бэлгийн шилжилтийн наснда одоо нөгөө шохоорхох, дурлах, эрхэх гэдэг ийм дотны харьцаанд ороод бэлгийн харьцаанд орох тэр үедээ бэлгийн замын халдвар төвчний талаар мэдлэг мэдээлэл байхгүйтэй холбоотой бэлгэвчийг хэрэглэхгүй байх ч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө сохроор одоо итгэх одоо хамтрагчтай ч гэдэг юм уу те энэ утгаараа бэлгийн замын халдвар төвчин дундаа түгээмэл байдаг өвчлөл 25-аас 35 насны хүмүүсийн дунд түгээмэл байдаг өвчлөл 35-аас дээш гэхэлэр өвчин бүрээрээ ялгаатай гарч ирж байгаа. Тийм байна. Насны онцлогоос. Тийм, насны онцлогоос хамаарат. Гэтэл яг үнэхээр ингээд нэг хэсэг чинь одоо Тэмбүү өвчин Монгол улсыг бараг л ингээд газар аваад бараг сүрүүлж гинэ гэдэг тоо ярьжсэн шүү дээ. Тэгэхээр Тэмбүү өвчин нэг хэсэг ихсээд буцаад 23 оноос хойш буцаж багасаад ерөнхийдөө нөгөө мэдээллийг ил гаргах нь эргээд хүмүүсийг урьдчилан сэргийлэх бас зан дадралт сургаж байгаа учраас бэлгийн замын халдвар төвчин тэр дундаа буцаад бас нэг хэсэг буурсан. За тэгээд яг саяын чиний хэлдэг тэр онцлогоос ажирна гэдэг асуудал. Яг тэгэхээр бид нар чинь одоо нэг 90-ад оноос өмнө за 90 биш юм а 2000-ад оноос өмнө бол PCR гэдэг шинжилгээг огт мэддэггүй байлаа. Тийм ковид бол мэдлээ шүү дээ. Тий. Тэгэхээр ковидоос өмнө бол яг хийгддэг байсан л да. Бэлгийн замын шинжилгээ PCR-ын шинжилгээ бол одоо бүр 2010 он гэхэд нэлээд эмнэлгүүдэд бол бас ялангуяа энэ бэлгийн замын халдварын шинжилгээг хийгээд эхэлсэн байсан. Гэхдээ яг нөгөө ард түмний донд PCR гэдэг полимеразын гинжин урвал буюу одоо бүр уургийн төвшөнд нь тухайн үүсгэгчийн уургийг нь ялгаж аваад ошруулаад ингээд дүүж аваад ялган дүүж аваад оншилж байгаа. Энэ шинжилгээ бол нөгөө шинжилгээний магадлал нэгдүгürt өндөртөөс гадна олон төрлийн үүсгэгчийг илрүүлж чаддгаараа наацын буюу бидний нүдээр хараад оншилдгоос илүү давуу талтай. Тэгэхээр одоо онцлогооны төрлүүд бас сайжирж байгаа учраас одоо бид нөгөө хөхөнцөр вирус гэлдэг чинь бид 200 төрлийн хөхөнцөр вирусын хэв шинж одоогоор онцлогдсон гэж байгаа байхгүй юм аахгүй. Гэтэл бид тэрнээс одоо нэг 20 гаруйг нь оншилж байна. Одоо Улаанбаатар хотын том лабораториуд гэхэд чинь PCR-ын шинжилгээг одоо нөгөө хавдрын эрсдэл үүсгдэг, баг үүсгдэг, их үүсгдэг ч гэдэг юм уу. Гэтэл бид мөөгөн цэрэгэд ярингууд мөөгөн цэрэг 14 төрлөөр нь PCR-аар бас оншилж байна. Бэлгийн замын халдваруудыг бид зөвхөн
15 6 төрлөөр ч гэдэг юм уу зохицоор нь ингээд олон түгээмлүүдээс нь түүж ягаад бас уншилж юм ч гэдэг юм уу. Энэ олон янзын онцлогоонууд дахиад дотроо одоо бэлгийн замын халдварууд чинь зарим төрлийн англи нь хүртэл 21 он дахиад шинжлэгдэх ийм ангилал гарч ирж байгаа. Тэгэнгүүтээ зарим төрлийн бэлгийн замын халдварууд чинь эмэн тэсвэртэй бас болж ирж байна. Тийм. Тэгэхээр эмэн тэсвэржилтэй ген үүссэн байна уу гэдгийг хүртэл уншилж байна. Тэгэхээр онцлогоо маш их сайжирж байгаатай холбоотой өвчлөл өмнө нь бидний мэддгүү нэр төрлүүд олширж байгаа гэсэн. Тийм байна. Тэгэхээр энэ чинь дагаад нэг иргэд маань яг энэ талын боловсрол мэдлэгээ сайжруулахгүй бол бас л шилбэл дээр эмэн тэсвэртэй гэдэг чи их онцлог сонсогдож байна л та. Тийм. Ялангуяа одоо хүмүүс их мэдтгэлтэй уреплазмын халдвар, микоплазмын халдвар гэдэг ингэнгүүт 2-3 удаагийн эмчилгээ хийгээд хэрвээ үр дүнд хүрээгүй ахын бол тэр эмэнд эмийн тэсвэрчлэлтэй ген үүссэн байна уу? Бас нөгөө ялангуяа энэ төрлийн нянгууд чинь бактерийн нянгийн өсвөрийн шинжилгээнд гарч ирдэг байхгүй юу? Өсвөрлөх буюу бактериологийн шинжилгээнд. Гэтэл тэрийг одоо оншилдог тийм шинжилгээнүүдийг зарим лабораториуд оруулаад ирсэн байж байгаа. Тэгэхээр одоо анагаах ухаан, шинжлэх ухааны энэ 21-р зууны хөгжил бол маш хурдтай явж байгаа. Тэгэхээр эмчнэр маань бол энэ ингээд нөгөө онцлогооны аргуудыг бид нар мэдээд эмчнэрт одоо хүмүүс зөвлөж байгаа гэдэг нь нэр төрөл олон болж байгаа учраас онцлогооны төрлүүд ихсхийн хэрээр өвчлүүд ч гэсэн ихсээд байна л гэсэн үг. Тэгэхээр дундалт нь дутуу эмчилэгч гэдэг юм уу эсвэл өөр дуур мэдээ эмчилгээ хийсэн энэ хэлбэрүүд бас заримдаа эмийн тэсвэржилтэнд бас нөлөөлж байгаа. Окей. За эрэгтэй хүн хизээ эрэгтэйчүүдийн эмчт үзүүлэх хэрэгтэй вэ? Ер нь яа хизээ би хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй юм бэ? Энд яг нэг подкаст хийх гэж байгаа гэдэг ингээд ажил дээр ингээ ярилцсан чинь манай ажлын залуучууд ер нь хизээ үзүүлэх хэрэгтэй байдیں۔ Би тэрийг асууж зүгээр юм шүү гэдэг хэлжсэн байхгүй. Надад тэр сонир сонсогдчихсан. Ахгүй эсвэл яагаад тэгэхээр эмэгтэй хүмүүс бол жирэмслэхээрээ ч юм уу жирэмсэн биш ч байсан эмэгтэйчүүдийн эмчд очихдоо хизээ үзүүлэх ёстой бол гэж юусоо боддгоо шүү дээ тий. Тэгэхээр дадал үүссэн. Шүдний эмчд ч гэсэн бид нар очихдоо тэгэхээр уг нь эрэгтэйчүүдийн эмчд очих нь бид нар эрэгтэйчүүдийн нөхөр чхүн эрэгтэн гэд бодох юм бол энэ шодоо гэдэг эрэгтэн бол бидний энэ гартай адилхан бие маань нэг л хэсэг. Төмсөгч гэсэн ялгаа ахгүй тий. Гэтэл тэр эрэгтний талаар эмчд очих нь ч юм уу энэ талаар ярих нь ийм нэг юм муухай юм шиг, буруу юм шиг, буруу үйлдэл хийцэн юм шиг, болохгүй юм шиг ийм бодол хүмүүсийн донд байдаг. Тэгэхээр хэрвээ чамд асуудал байвал энэ одоо нөхөр өрчгөн эргэтнүүд буюу шодоо шисний сүгээр нь одоо хорсох, эрбэг нэг захтнах, ялгадас, шингийн юм гарах ч гэдэг юм. Эсвэл бэлэг эргэтэн дээр нь ямар нэг ургацаг эсвэл яар шарах гарах, цэвэр үүсрэх ч гэдэг юм уу. Эсвэл одоо цав орчмын булчирхаан бандагоод хавтцсан байх. Эсвэл төмсг нь хавтцсан байх, өвдөлтөй байх. Энэ үед бол мэдээж зайлшгүй та яаралтай эмчид очиж үзүүлнэ. Яаралтай гэж шин цаг алдах хэрэггүй. Жижиг чимээ хэрэггүй те. Зүгээр урьдчилан сэргийлэх гэдэг үзлэгээр бол одоо нөгөө бэлгийн даавартай холбогдоод бэлгийн дааврын мөчлгүүдээс хамаарат одоо тодорхой циклүүдэд таавзуулж болно. Well-being гэсэн энэ подкастын маань сонсогчид 16-аас 35 насных гэж ярьж байгаа учраас ер нь бол нөхөрчхөө талаас хүүхдүүдийг алгасаад ярьж байна гэж ойлгож болж байна тийм үү. За 16 настай хүүхд хэвээрээ л дээ. Гэхдээ 16-аас 25 наснд хүмүүс одоо бэлгийн амьдралд орохоос гадна гэр бүл зохиох бас боломжтой нас. Тэгэхээр хэрвээ 1 жил тогтмол бэлгийн арцанд хамгаалтгүй орсон хэрний жирэмслэлт явагдахгүй хам бол энэ үед эрэгтэй хүн эмчид очих ёстой. Нэгдүгээрт. За хүүхэдтэй болцсон мөртлөө 2 дахь хүүхэд бас гарахгүй жирэмслэлээс хамгаалахгүй байхад жирэмслэхгүй хам бол дахиад л очих ёстой. За тэгээд түрүү булчирхай өрөвсөл гэдэг нь нөхөрч хүн идэвхтэй насны хүмүүст илүү түгээмэл тохиолддог. Өрөвсөл гэдэг өвчин нь. Тэгэхээр нөхөрч хүн насны эрэгтэйчүүд ер нь асуудалгүй байсан ч гэсэн 2 жил тутамд ер нь бол нэг удаа түрүү булчирхайн иж бүрэн онцлогоонд орж байвал түрүү булчирхайн архаг далд өвчлөл, түрүү булчирхайн шохоожилт, за тэгээд нөгөө бага арцгийн архаг өвдөлтөд хам шинжч гэдэг юм уу, ийм байнгын тахилттай явдаг хэлбэрүүдээс сэргийлээд өөрийгөө оншилж явах боломжтой.
За тэгэхээр дахиад цаашлаад ярих юм бол одоо нөгөө төмсгнийх нь венийн судас ер нь 5-аас 6 тутмын нэгдэн өргөн байдаг. Эмэгтэй хүнд ч гэсэндээ энэ венийн судасны өргөсөлт бол бас ялгаагүй ийм давтамжтай 10 ер нь бол бараг 20%, 15-аас 20% гэдэг нь 5-аас 6 тутмын нэгэнд нь венийн судасны хавхлагын дутагдал байдаг. Тэр дундаа цав орчимд энэ нөгөө өргөн байдагтай холбоотой төмсгний венийн судасаас өргөн байдаг. Тийм хүмүүсээс үзүүлж явах хэрэгтэй. За тэгээд нөхөрчхүүн нас жоохон ингээд идэвхтэй наснасаа буурах буюу одоо за нөхөрчхүүн дараагийн нас ч гэж ярьдаг. Тэгтэл стил эдэр нас гэж тооцогдно. Одоо нэг 55 хүртэл ч юм уу за нэг 45-аас 50 60 насны хооронд төрөв булчирхай үрвсэл энэ хооронд нөхөрчхүүн идэвхтэй амьдралд усаагүй л байгаа шүү дээ. Энэ хооронд бас үрвсэл явж иж болно. Гэхдээ энэ үед дааврын бууралт явагдаад ирэхээр төрөв булчирхайн томролт эсвэл даавартай холбоотой бие махбодод бусад өөрчлөлтүүд гараад ирж болно. Тэгэхээр энэ үед бол бараг 45-аас дээшээсэнд та жилдээ нэг удаа үзүүлж байвал илүү сайн. За тэгээд 60-аас дээш ч юм уу эсвэл төрөв булчирхай асуудалтай бол эмч 3 сар тутамд 6 сар тутамд үзэх шаардлагатай болж ирдэг. Ерөөсөө маш анхаарах хэрэгтэй юм биш үү? Ийм таны ярианаас би бүр айгүй сонирм ойлголоо. Төрөв булчирхай асуудал гэхээр манай аав нар ийм одоо өвөө нэрт те нэг нас тогтсон хүмүүс л бид нар байдаг гэж ойлгоод байдаг бол чи бас залуучуудад бас нэлээд бас байдаг асуудал байх нь те. Хүмүүсийн тархинд төрөв булчирхай гэхэлэр настай эрэгтэй хүний өвчлөл гэдэг ойлголт байдаг байхгүй юу? Тийм ээ. Гэтэл төрөв булчирхай гэдэг маань андроген буюу бэлгийн дааврын хамааралтай нэгдүгürt бай эрхтэн. Хоёрдугаарт бэлгийн хөгжил явагдаад ирэхлээр шодой төмсөг томордогтой адилхан төрөв булчирхай томорж ургаж эхэлдэг. Тэр хүртэл төрөв булчирхай маань жижигхэн унтаа байдалтай буюу маш жижиг хэмжээтэй байж байдаг идэвхгүй. Жохон хүүхдэд бол төрөв булчирхайны асуудал гэж ярихгүй нэ шүү дээ. Шийсний асуудал ахын бол давсагтай холбоотой. Гэтэл төрөв булчирхай маань нөхөн өрчхүүн идэвхтэй наснд бэлгийн замын халдвараас эсвэл одоо биед байгаа ямар нэг идээд халдвараас ч юм уу нөхцөл бүрдэнгүүд тодорхой нөхцөл бүрдэнгүүд нөхцөлд эмгэх төрөгчнийн гууд төрөв булчирхайг өргөсүүлдэг байна. Тэгэхээр төрөв булчирхай өвчлөлчин дотроо өргөсөлт өвчин, томролтын дотроо хортой хоргүй гэдэг юм уу? Ийм байдлаар ерөнхийд нь яг таймлаж үзэж болно. Түүнээс биш дахиад дотор нь уйлан хааж гэдэг юм өөр бас өөр асуудлууд бас байж болно. Илбэг бол биш. Тэгэхээр одоо юу гэдгийг залуучууд маань зөвхөн одоо бэлгийн замын халдварт өвчин аваагүй байрлал гэхэд одоо хүн дэлбэрийн ханиад хүрэгч гэдэг юм уу бактерийн гаралтай халдвар аваад тэрийг бүрэн эмчлэхгүй байхад хүртэл нөгөө төрөв булчирхай маань дагаад бас гэмтэх тодорхой асуудал орох боломжтой юм байна шүү дээ. Боломжтой. Яа тэгэхээр одоо чи ингээд сая ханиад хөрөнгөт гэдэг ингэж штэ. Гэтэл ханиадны вирусээр хүн өвчлөнө гэдэг маань вирусны нөлөөгөөр хүний биеийн дархлал ундаг тийм үү. Гэтэл тэр үед одоо хүний биед хуучин авцсан вирусны халдвар бас итвчиж бас болно. Вирус гэдэг дээр вирус 1 2 бол ялгаатай. Вирус мөөгөнцөр бас ялгаатай тийм. Тэгэхээр вирус гэдэг нь зөвхөн вирусны эсрэг имээр ч юм уу эсвэл дархлаар ихэнхдээ голцоо идэж байгаа. Гэтэл вирусны шалтгаантай одоо хүний биед халдвар авчихсан хомхооны вирус байлаа гэж бодъё. Гэтэл бид нар нэг хомхоо вирусыг бараг л хоол идэхгүй амаарчихгүй бол хомхоод олоочдөг гэж ярьдаг шүү дээ тий. Үгүй. Гэтэл энэ маань өөрөө нөгөө хүний биед байгаа herpes буюу хомхооны вирус даарсан үед итвэхчих. Даарсан үед хүний дархлаа одоо хямрсан үед эсвэл нойр муутай үед хүний дархлалын систем чинь нойртой шууд холбоотой байдаг. Стресстэй бас шууд холбоотой байдаг. Тэгэнгүүт бид нар юу гэдэг нэг 2 хоног дараалал 7 цагаас бага унтаад эсвэл одоо сүүлийн үед хүмүүсийн нойрны чанар энэ дэлгэцийн хамаарлаас болж маш их мандж байгаа. Тэгэхээр энэ дандаа ингээд шүн яг нэг унтах биологийн цагтаа унтахгүй байх. Тэгээд дээрэс нь нойрны чанар алдагдах. Тэгээд тэр нойронд ингээд явж идэг 4 үе шатууд ингээд дараалалаараа зөв явахгүй байх ч гэдэг юм уу. Энэ нойрны алдагдлууд хүний дархлал хямрангууд таны төрөв булчирхай өргөсөх шалтгаан болж болно. Эсвэл даарвал мисцаслаас одоо үдэлтэйч гэдэг юм уу эсвэл дархлал дарангуулах эмийг хэрглэж байгаа үед ч гэдэг юм уу те удаан тэр хэрглэж байгаа эмийн бэлтгэл биеийн дархлыг бас хямруулна. Тэгэхээр тэр үед нөхцөлд эмгэх төрөгч буюу одоо нөгөө стафилококк, стрептококк, энтерококк гэднэр гэж ярьдаг байхгүй юу? Хаана байрладаг? Одоо чи намны үндийний бактериуд голцсон стрептококкуд А, Б бүлгийн ч гэдэг юм уу байна. Гэтэл гидсний хүндэд байдаг энтерококк, Escherichia coli гэдэг энэ бактери гидснийхээ хүндэд өрөвсөл үүсэхгүй. Гэтэл тэр нөхөрч хүн замд орчих юм бол төрөв булчирхайг, үрийн цэврөөгч гэдэг юм уу өрөвсүүлнэ.
Тэгэхээр ерөөсөө л өөрөө өөртөө хайртай тогтмол үзлэг хийлгэж ижил ер нь юу болоод байгаа бас болохгүй байгаагаа мэдэх юм биш үү? Тий яг зөв. За нөгөө талаас Монгол эрчүүд маш богино наслалтаа дундаж наслалт нь одоо 67 гэдэг тоог хүмүүс их ярьж байгаа. Тэр статистикийн баримт дээр бүр ингээд яг тодоос бичигдсэн тий. Эмэгтэйчүүдийн наснаас дунджаар 9 насаар бага наслаад байна шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл тэтгэврийн наснаас 2 жил тэтгэвэр авахгүй гэх нэг юм харамсалтай тоо ярих гэдэг л та. Тэгээ яг энэтэй холбоотойгоор бид нэр яг энэ эрэгтэйчүүдийн хэмжээс асуухгүй орхиж болохгүй зүйл нь бид нэр энэ дундаж наслалтыг өсгөхийн тулд эрэгтэйчүүдийн нөхөрчмийн талаас бүр шээсний замдмын талаас бид нэр юуг анхаарах хэрэгтэй вэ? Тий Монгол эрчүүдийн дундаж наслалт ер нь бол яг нэмэгдэж байгаа. Одоо 10 жилийн өмнө жишээ нь ингээд турал семинарт ингээд ярьж хахад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60 хүрэхгүй байна. 60 бараг чүүтэ урж ийна гэж ярьж ирсэн байхгүй юу. Гэтэл одоо бол 67 гэдэг маань дажгуус аваа сайжирч байгаа. Эрэгтэйчүүд биш эмэгтэйчүүдийн дундаж наслалт одоо нэг тэр үед бас 71 72 гэжсэн бол одоо 77 78 гэж ярьж штэ. Тэгтэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалтын хоорондын зөрүү дэлхийн ихэнх орнуудад за ер нь бол нэг 4-5 жилийн зөрүүтэй байдаг. Гэтэл Монголд энэ зөрүү маань 2 дахин өндөр буюу 10 дахин 10 насаар зөрүүтэй амьдраад байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийн амьдралын чанарт гол нөлөөлж байгаа одоо нас оролтод тэргүүлж байгаа шалтгаан гэх юм бол нэгдүгээрт нь зүрх судасны өвчин, хоёрдугаарт нь хавдар, гуравдугаарт нь гэмтэл бас цаг бусын. Тэгээд дараа нь хоол боловсруулах замын эмгэгүүд, тавдугаарт нь бүдүүн шулуун гэдсний одоо эмгэгүүд гэсэн ийм дараалалаар явдаг. Гэхдээ бүр шээсний замын өвчлөл бол эмнэлэгт ханддаг тэргүүлэх 10 өвчний нэг сүүлийн 20 жилээс жилүү байсаар л байгаа. Тэгэхээр 20-25 жил ч гэсэн одоо ер нь ингээд дандаа эмнэлэг твтдэг 10 өвчин дундаа эмнэлэг твтдэг шалтгаанд бөөрийн өрөвсөл, твшинцрийн өрөвсөл гэдэг өвчний оншоор ер нь эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ эмнэлэгт хамгийн их ханддаг. Тэгэхээр энэ бөөр шисний замын өвчлөл дан ганцхан бэлгийн замын халдвараас болдоггүй. Тэгэхээр бид байгаа архаг халдварууд тэр дундаа хоолойны ангийн хорхото шүд дутуу эмчлэгдсэн бэлгийн замын халдвар гэдээ би бүр 3 дугаарт нэлж штэ. Тэгэхээр энэ өвчлөлүүд дандаа бөөр шисний замын өвчлөлийн шалтгаан болж өгдөг. Дутуу эмчлэгдэх тийм ээ. Дуур мэдэн эмчлэгдэх. За одоо бол дуур мэдэн эмчилдэг юмнууд бүр ихсэж байна л да. Аяас асуунгуудаа би өст ийм өвчин тусцсан байна гэдэл одоо энэ ингээд тэгэхээр одоо сүүлийн үед бол харин AI дээр тань сануулхад эрүүл мэндийн мэдээллийг та эмнэлгийн эмч мэргэжилтнээс аваарай гэдэг ийм зөвлөгөөг заавал өгдөг болсон байгаа. Тэгэхээр яг энэ дэр алдаатай мэдээллүүд, зөрүүтэй мэдээллүүд маш их гарч ирдэг. Тэгэхээр интернетэд тавигдсан байгаа бүх мэдээлэл гэсэн зөв үнэн биш шүү дээ. Тэгэхээр нөгөө мэргэжлийн үн дээр очиж зөвлөгөө авах нь маш чухал. Наслалт руугаа эргээд энэ сэдвүүрөөгөө ороход бөөр шисний замын өвчлөл нь эргээд бөөрийн өвчин үүсгэх бөөрийн өвчлөөс болоод даралт ихсдэг болох бас нэг шалтгаан бас байж болно. Тэгэхээр зүрх судасны өвчний хамгийн гол үндэс бол даралт ихсэх, өөх судас одоо өөх тосны солилцоонд өөрчлөлт орох, тархалт, эмгэг тархалт тэр дундаа одоо судасны хааны хатуурал гэдэг асуудал нь зүрх судасны өвчний хамгийн том шалтгаан болдог. За дахиад дээрэс нь эрэгтэйчүүдийн хувьд тамхи татах. Одоо залуучуудын хувьд бол эрэгтэй чиглэлтгүй охтууд ч гэсэн маш их тамхи татдаг болж штэ. Энэ одоо ухаалаг юу лээ? Vape тий утаагүй тамхи тий. Тэр тамхи ч гэсэндээ ялгаагүй таны судаснд эмгэг үүсгэнэ. Тэгээд дахиад энэ судасны хааны эмгэг гэдэг чинь эрэгтэйчүүдийн хувьд хамгийн их өвчрөлтийн асуудалд бэлгийн сулралт гэж ярьдаг штэ тий. Шодой хангалттай хатуурахгүй байх эмгэгт хүргэдэг асуудал бол тамхи. Тэгээд бас тэрэн дүргдэг нэг зүйл бол даралт байх нь. Тэгэхээр даралт тамхи гэдэг нь таныг зүрхний шигдээс нь түргүүлэх, гинтийн осол юм уу эсвэл дараа нь тахир дутуу бол харвалт өгөхтэй, насаараа саас ажилттай болох ч гэдэг юм. Ийм асуудал түргдэг. Зөв. Хаяа. Монгол эрчимчдийн дундах бас нэг том асуудал бол тархалтын асуудал юм л да. Тэгэд энэ өөрөө бас эргээд бөөр шисний зам нөгөө л нөхөрчг асуудал бас л нэлээд их холбоо хамааралтай байх тийм холбоо хамааралтай. Тархалтын хувьд хүүсийн хувьд яриад үсэх юм бол эмэгтэйчүүд маань ч гэсэн илүү их тархалттай. Ер нь бол
эрэгтэйчүүдийн бараг 47, бараг 50 орчим хувь нь насан турш хүмүүсийн, эмэгтэйчүүдийн бараг 57, бараг 60-50 гэжсэн шиг санагдаад байна. Эмэгтэйчүүдийн тархалт их илүү олон байгаа. Гэхдээ эрчүүдийн тархалт бол одоо нөгөө төвийн тархалт буюу хевлээсгээр илүү их тархалдаг. Тэгэхээр энэ төвийн тархалт өөрөө маш олон өвчний эхлэл болдог. Таргалсан тэр дотор өөх хевлийн арсан доор байгаа энэ өөхөл өөрөө дахиад өрөвслийн нэг идэрхтэн болдог. Тэндээс эргэтэн гэж баг үзэж болохоос хэмжээний тэр их өөхний таргалалтаас одоо нэг өрөвслийн медиатор гэж ярддаг химийн бодисууд ялгардаг интерлейкин одоо төмөр некротик фактор буюу хавдрын мөхчлийн хүчин зүйлч гэдэг юм одоо эмнэлгийн нэршлүүд ингээд үсэг таамаагаар хөвчсөн байдаг интерлейкин 6 төмөр некротик фактор нар ч гэдэг юм уу. Тэгэхээр дээрэс нь энэ өрөвслийн эд зүйлс нь эргээд бусад эд эрхтнүүдийн бодисын солилцоог өөрчилнө. Чихрийн шижин өвчлөлт хүргэн дахиад дээрэс нь нөгөө бодисын солилцооны өөрчлөлтөөс гадна дааврын солилцооны энгийн одоо явах жамыг нь өөрчилнө. Гэтэл дотор эрхтний тархалттай эрхтэйчүүд гэхэд тестостерон даавар нь одоо ингээд тестостерон даавар чинь хоёр замаар задардаг болвол эмгэгт задралт буюу ароматаза гэдэг ферментийн нөлөөгөөр эстрадиол болоод ийм даавар ихсээд хевлийг энд өөхөлтөнд дахиад нэмэгдээд нөгөө өөхлөл чинь дахиад өөхөлтөд нэмэгдүүлээд тахна шүү дээ. Тэгээд эмших буюу одоо хүүхэн томрох ч гэдэг юм уу дахиад тестостероныхоо үүсэлтийг багасгах гэд эргээд чөтгөрийн тойрог гэж яриад байдаг шиг эргээд эм цикл хэлбэрт ороод дахин ингээд би нэгэ нөхцөлдүүлээд ах дахиад бодисын солилцооны өөрчлөлт буюу чихрийн шижин өвчин үүсгэгч гэдэг юм. Энэ олон өвчний үндэс болтгоо. Эсвэл байнга л өөртөө анхаарахгүйсэн бол ерөөсөө болохгүй гэдэг юм маш их л байгаа юм байна. Таны ярианд ингээд сая тестостерон гэдэг дааврын тухай ярьлаа. Би тантай энэ ярилцлагыг хийх гээд асуултуудаа бэлдээд ингээд нэг интернетээс ухаж яхад нэг интернет чинь гайхалтай ухаалаг болцсон. 10 минутын дотор надад буцаагаад зөндөө юм санал болгоно. Гэсэн маш их тестостерон гэдэг дааврыг авч хэрэглэх тэ уух бүр дааш цаашлаад тариулах сонголтуудыг интернет санал болгож байна л да. Тэр энэ өөрөө бас ингээд нийгэм нэлийн илтгэг байх шиг байна. Тэгэхээр энэ дааврыг ер нь үнэхээр заавал гэж гаднаас авах хэрэгтэй би тийм үү? Ер нь яаж энийг бид нэр хэвэн байрлах юм бэ? Тийм. Тэгэхээр тестостерон даавар өөрөө маш чухал даавар. Эрэгтэй хүний бэлгийн даавар гэж ярьдаг. Тэгэхээр энэ бэлгийн даавар эрэгтэй хүний сэтгэл зүй. Тэгээд дээрэс нь одоо бие махбод бэлгийн дур хүсэл гэсэн ийм 3 үндсэн үүрэгтэй. Хамгийн чухал 3 үүрэг шүү. Тийм. Тэгэхээр эр хүний одоо нөгөө өөрөө өөртөө хөнлөмж за дахиад дээрэс нь одоо эрэгтэй хүний булчингийн мас их байх, булчинлаг байх, хүчтэй тэнхээтэй байх, за анхаарал тогтоолт, ялангуяа богино ой санамж, за тэгээ ясны сэргэжилт тий. Тэгээд одоо үсний байдал эрэгтэй хүний ялангуяа одоо сахалны ургалт ч гэдэг юм уу тий. Тэгээд дээрэс нь бүр цаашлах юм бол үсний тослогийн арсны тослогийн байдал. За тэгээд ясны сэргэжилтээс гадна улаан эсийн одоо эзлэхүүн хэмжээ гэсэн үг те эзлэхүүнийг хэвэн байлгах. Тэгээд дээрэс нөгөө инсулины дүжрэл үүсгэхээс буюу чихрийн шижингийн одоо хүндрэлээс сэргийлэх гэд маш олон төрлийн ач холбогдолтой. Тэгтээ ач холбогдолтой гэхэлэр тэгвэл аваад хэрэглэжүүл болох юм байна гэдэг ойлголт ингээд нийгэмд их яваад байна л да. Энэ юусоо ганцхан Монголд ч биш дэлхийд даяар ийм тренд яваад байгаа юм. Тий. Энээс өмнөх тренд нь бол юу гэхээр тестостерон даавар хэрэглэх юм бол хавдар үүснэ. Стонер төрүүлж хавдар гэдэг юм чинь энээс болоод байгаа юм байна гэд нэг хэсэг 2010-ад он хүртэл тестостерон дааврыг юусоо бараг л хэрэглэх юм бол эстрогенийг ч гэсэн ингэдэг ийм бодоо тренд явж ил да. Гэтэл шинжлэх ухаан энийг энэ хавдар үүсэх гэдэг чинь шууд тестостероноос болоод байгаа юм биш юм байна. Наслтай холбоотой хэрэглэсэн ч үсэж байгаа юм, хэрэглээгүй ч үсэж байгаа юм. Гэхдээ хавдартай байхад нь хэрэглэх юм бол энэ харин сэдрэж өгдөг юм байна. Тэгэхээр тестостерон хэрэглэхийн сайн талч гэж байна, муу талч гэж байна. Аливаа зүйл тохирсон физиологийн, биологийнхаа тундаа байх юм бол хэрэглэж болно. Хэрэглэх эмчнэрч зөвлөдөг. Гэхдээ бас зөвлөхгүй ч тохиолдлууд байна. Танд одоо энийг зогсооно, зайг нь холдуулна ч гэдэг юм уу. Та ийм эрсдэлтэй учраас хоёлаа энийг харж агаад тэгэхээр ганцхан төмсгнөөс бас болдоггүй тестостерон.
зөндөө ол юмнаас болдог. За бид нар ч одоо ингээд нөгөө фитнест явал аягүй сайхан булчинтай бол би хадвал мэдээж маш олон давуу талтай. Гэвч эн чинь зөвхөн тестостерон гэдэг дааврыг өсгөх сайжруулах гэхээс илүү таны цайныг болсон маш олон давуу талуудыг авчирдаг юм байна шүү дээ. Ер нь эрүүл мэндэл хэмээх анхаарна гэдэг чинь. Тий. Тестостерон өөрөө тархины одоо жишээ нь гиппокампустай, амигдал, дээрээс нь дахиад одоо энэ духны уртлын хэсэг префронтал хэсэг тийм. Тэгээд өнчин тархитай гээд бүгднтэй нь холбоотой байдаг. Тэр дундаа яг нөгөө тестостероны үүсэлт гэхэлэр өнчин тархины одоо нөгөө яг уртлын хэсэг буюу даавруудыг ялгаруулдаг тэр төв хэсгийн одоо төмсөг дааврын өнчин тархи хоёрын хооронд юм тэнхлэг байдаг. Тэгэхээр тэрний зохицуулгыг жишээ нь бид нэр ганцхан төмсгнөөс өнчин тархинаас бас хайгаад иж бас болтгүй. Гэтэл тархины саяын тэр ярьсан хэсгүүдээс гадна илгэний үйл ажиллагаа ч гэсэн элэг эмгэгтэй байх юм бол бөөрийн архаг дутагдaltaй бол чихрийн шижин бол гэд ингээд бусад идэрхтнүүд хүртэл тестостерон шууд хамааралтай. Тийм тэгэнгүүт одоо нөгөө бид нар ганцхан тестостерон гэж ярьдаг байсан бол энийг задалж ярьдаг, задалж судалдаг болсон. Тестостерон чинь дотроо одоо дийлэнх хувь нь альбумин гэдэг уурагтай нэгдүгürt нэгдчихнэ. Дахиад бас нэлээд хэсэг нь бэлгийн дааврыг холбогч глобулин гэдэг бас нэг уурагтай нэгдэнэ. Тэгээд үлдсэн хэсэг нь цуснд чөлөөтэй байдлаар буюу биологийн хүртгүүн идэвхтэй одоо bioavailable гэж англиар хэлдэг. Тэгээд тэрийг болохоор чөлөөт тестостерон гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр чөлөөт тестостерон бэлгийн даавар холбогч чинь илгэний хатуурлын үед нөгөө өөхлөлт чинь бас таргалтай холбоотой шүү дээ. Тэгмүүд илгэний өөхлөлтийн үед илгэний одоо вирусны шалтгаантай илгэний өвчлөлүүдийн үед тестостероны солилцоонд өөрчлөлт орох нь. Тийм. Сахар одоо чихрийн шиж өвчнөөс бас болоод бас өөрчлөлт орно. Бөөрийн архаг дутагдaltaд одоо жишээ нь чихрийн шиж өвчин хүргэдэг бол бөөрийн бас эмийн замбраагүй иргэлээ. Тэгээд дээрэс нь бөөрийн өрөвсөлт өвчнөр олон жил удаан эмчилгээгүй явах пилонефрит өвчнийг эмчлэхгүй удаан явах нь бас бөөрийн архаг дутагдaltaд хүргэдэг. Тэгэхээр эдгээр нь бас өөрөө нөгөө эмгэг бэлгийн даавар холбогч эмгэгч явахтай одоо нөгөө тестостероныг итгэхгүй болгодог уургийг ихсэгчдэг ахна. Тэгэхээр нөгөөч нь доош олчин тийм байна. Тийм. Тэгэхээр ганцхан тестостероныг бүхэл бүтэн бие махбодтой нойрны хэмнэлтэй, стресстэй, дээрэс нь одоо дахиад витаминтэй ч холбож бас үзэж байгаа. Фитнест нэлээх олон тоогоор явж байна. Их сайхан сонсогдож байна. Гэхдээ бас нэг ярихгүй болохгүй зүйл нэг тариа хэрэглэх ч юм уу те. Зөв бус байдлаар гэж одоо хэлэх нь зөв юм уу? Энэ тал дээр энэ өөрөө эргээд нөгөө хэрэглээд байгаа хүнийхээ бие эрүүл мэндэд ямар нөлөөг одоо хөшгийг авчрах вэ? Тийм яг зөв. Мэдээч хэрэг хөдөл дасгал хий, булчингаа хөгжүүл айгу зөв. Ялангуяа булчин хөгжүүлэх нь тестостероныг маш сайн нэмэгдүүлж өгдөг. Тестостерон булчин хөгжүүлдэгтэй адилхан булчингууд өөрөө тестостероныг бас үүсгэж өгдөг. Тэгэхээр тэр дундаа том булчингууд, гойны булчинч гэдэг юм уу одоо тий. Нурууны булчинч гэдэг юм уу, тийм булчингуудын одоо ачаалтаа дасгалууд тестостероны үүсэлтийг нэмэгдүүлж өгдөг. Гэтэл тэгээд дасгал хийгээд гоё тестостерон нормал физиологийн гоё хэмжээнд дээр явж итэл одоо юу гэдэг өшөө энийг ингээ бүр гоё хурдтай болох гээд илүү богино хугацаанд шунаад байна штэ. Тэгэнгүүт одоо тэмцээнд орно одоо би аврагуулж гэдэг юм яг хүн зоригтой байхгүй л доо. Тэгвэл тэр утгаараа тестостероныг замбраагүй тэгэж физиологийн төвшнгөөс өндөр төвшөнд хэрэглэх нь өөрөө зүрх судасны өвчний маш өндөр эрсдэлтэй. Хоёрдугаарт өргүүдэл түргэх эрсдэлтэй. За тэгээд зан төлөвийн өөрчлөлт түргэх бас эрсдэлтэй. Яг тэгэхээр тестостерон чинь танин мэдхүү тэр дундаа шийдвэр гаргах чухал гэдэг бол хэд их тестостеронтой хүмүүс өнгөцгөн дүгнэлт гаргах. Богино хугацаанд шийдвэр гаргахдаа одоо нөгөө өмнө хэвийн байсансаа богино шийдвэр гаргах юм альва зүйлийг дээрэс нь хэд ууртай уцаартай болгох ч гэдэг юм уу те. Тэгээд биеэр батгаших, эдээд өрөвсөл гарах, тослогийн булчиргаан шүүрлэх хэсэг ч гэдэг юм уу те. Ийм сөргөн нөлөөнүүд гарна. Дахиад өшөө удаан хугацаан дээр архаг тестостероны хэрэглэн дээр цусны өтгөрлөөс болоод зүрхний шигдээс үүсдэг.
Бас шалтгаангүй зарим хүмүүс насураад байгаагийн шалтгаан энэ дээр бас байж болохыг үгүйсэхгүй. Тийм учраас эмч одоо тестостероны хэрэглэн дээр хизээ хүмүүст ихэнхдээ зөвлөдөг вэ гэхээр 45-аас дээш насны тестостероны түвшин насныхаа түвшингөөс бага байгаа. Эсвэл физиологийн түвшингөөс бага байгаа. Тестостерон түвшингийн одоо нөгөө эмнэлзүүн шинжүүд одоо тэр асуумжууд байдаг тэрний тест илэрсэн байгаа тохиолдол гэдэг юм. Тийм үед эмчнэр зөвлөдөг. Түрүүн та нэг эрэгтэйчүүдийн эмнэлэгт эмчэд ерөнтэй хизээ үзүүлэх вэ гэхээр аюул сайхан тайлбар өгсөн. Тэгвэл би яг одоо үзэх сонсогчдод маань миний дааврууд ер нь яг хэвэн байгаа юу гэдгийг мэдхийн тулд хүний ямар ч нийтлэг өгөөд мэдэх боломжтой вэ? Тэгэхээр өглөөний цуснд нийт тестостероныг, чөлөөт тестостероныг, тэгээд бэлгийн даавар холбогчоо урагтагаа. Тэгээд яг тестостерон ч өөрөө нөгөө тосонд үүсдэг витамин учраас D витаминтай бас холбоотой гэж үздэг. Тийм учраас D витаминтайгаа цуг өглөөний цуснд 8-аас 11 цагийн хооронд. За яг өлөн заавал байхгүй ч байсан болно. Гэхдээ яг бусад шинжилгээ өгөх шаардлага гарч ирэх юм бол өлөн байвал илүү зүгээр байдаг. Өглөө босвол очих юм. Тэгээд нойрт бас хамааралтай гэдэг штэ. Тестостерон ч өөрөө меланокортикоид, меланин гэдэг бодистой холбоотой. Нөгөө нойрны циклтэй холбоотой. Тэгэхээр энэ утгаараа юу юм гэхээр нойр сайн байх үедээ шинжилгээ өгвөл зүгээр байдаг. Илүү үнэн гарах магадлалтай. Тий, яг тэгэхээр алдаатай гарахгүй тул бид нэр утсаар ингээд хүмүүсийг аваад асуухлаар за та урч хүн одоо шүнжэнгөө ээлжийн ажил хийсэн байж болохгүй нэ. Тийм байна. За заримдаа өдөөнөөс хүмүүс ирж ирэхээр шүнжэнгөө машин барьж ирчээд өглөө шинжилгээ өгье гэдэг байхгүй юу. Тэгэхээр та өнөөдөр та амарчхаа маргааш сайхан одоо өглөө 6 цаг 7 цагаас дор хай 6 цагаас илүү амарсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Тэгээд дээрэс нь өглөөнөө та урд оройноо ч юм уу дасгал битгий хийгэрээ гэдэг. Тий, сая дасгал ярьлаа шүү дээ. Тий, тэгэхээр эмчэд очихын өмнө та өглөө жимд орж дасгалаа хийчихэд тэгээд тестостерон өгөх юм бол таны үрдийн байдгаас арай л өндөр гарах бас магадaltaй. Тэгэхээр тэр утгаар нь бас зөвлөдөг байна. Тий, зөвлөдөг. 11 цагаас хойш энэ маань өөрөө бидний хоногийн одоо нөгөө нарны хэмнэлтэд шууд хамааралтай даавар учраас буучдаг. Тэр утгаараа энийг үдээс хойш 11 цагаас хойш авахгүй гэдэг. Тэгээд яг энэгээр шаардлагыг биелүүлээ, шинжилгээгээ өгөөд хариугаа аваад зохих дараагийн алхмууд хийх нэ. Тий, яг зөв. Бүрэн боломжтой бидэрт байгаа юм байна. Тийм байгаа. Тий, одоо маш олон лабораториудад тестостероныг хэмждэг болсон. Тэгэхээр ганц тестостероныг хэмжих зарим үед одоо учир дутагдaltaй байдаг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө чөлөөт тестостеронтой зуг бусад ургуудтай шаардлагатай бол илэгний үйл ажиллагааг үзэх нь байна, бөөрийн үйл ажиллагааг үзэх нь байна, биохимийн шинжилгээтэй цуг үзэх, цусны ерөнхий шинжилгээтэй цуг үзэх гээд тэгээд хуучаа одоо төмсөд нэр өвдөжсэн үү, өвчлөжсэн үү гэдэг ийм асуумжуудыг бол эмч өртөө чинь ярилцаад асуумжаар асуугаад шаардлагатай бол нэмж үрийн шигний шинжилгээ өгөх үү яах вэ? Бусад холбоотой дааврууд нөхөрчгөн бусад дааврууд гэх юм бол зөндөө олон дааврууд байгаа. Одоо нөгөө цэврүү сэдэгч даавар, шарбийн даавар, пролактин, бамбан сэдэгч дааварч гэдэг юм уу тий. Та ярианыхаа эхэнд нэг юм дурдчихсан хүмүүс эрэгтэйчдийн эмнэлэгт үзүүлэхдээ нэг жоохон сэрвдэх те. Тэгэхээр одоо би намайг хүн юугаа ботчих вэ тэгээд гэвч нөгөө талаасаа бас харьцангуй хүмүүс бас ихсэж ийнгээ тэгж идэг. Гэтэл та бас хүмүүс нөгөө AI асуучих нь их байна. Дур мэдээ имжлэх чинь гээ те. Тэгэхээр ерөөсөө л хүн айж имэйлхүүгээр очиж үзүүлдэг, өөрөө өөртөө анхаарал тавьдаг, үгүй ядчил урьдчилан сэргийлтэй байх нь л хамгийн чухал юм биш үү? Тийм. Тэгээд нөгөө эн чинь ганцхан юмнаас хамаардаггүй гэж сайн ярьлаа шүү дээ. Хүний нойрны цагаас хүртэл хамаардаг нь өөрөө нойрны циклийг одоо гүн нойр ингээд нөгөө REM нойр чинь одоо rapid eye movement гэдэг одоо нойрны цикл чинь дотор 4 үе шат байдаг бол тэр үе шат ингээд яг зөв дараалалаараа явж гин үү зөв унтж гин үү гэдгээс хүртэл хамаараа тестостерон өөрчлөгддөг. Өглөө басаад өглөөгөө та хэрхэн яаж эхлүүлж байгаа вэ гэдгээс хүртэл хамаардаг. Тэгэхээр өдөржин та ингээд нөгөө нарны гэрэл үзэхгүй харанхуй орчинд ингээд ажиллаад идэг бол таны тестостеронд бас өөрчлөлт орж болно. Байнгын олон жилийн архаг ээлжийн ажил хийдэг. Зааман дээрээс нөгөө ростроор ингээд ажилладаг тий. Энэ хүртэл бас яг ростроор ажиллаад шөнийн ээлжинд гардаггүй бол бас арцсангуу гайгүй.
Гэтэл шүний ажилдаг хүмүүс шүү дээ одоо. Шүн заавалчгүй ажиллаж явах хэрэгтэй маш олон биднийг сайн сайхан амьдруулахын тулд маш олон ажил мэргэжлийн хүмүүс шүн ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс одоо жишээ нь архаг өөрчлөлтнөөс орох боломжтой. За юмч бас нэг зүйлийг бас асуумаар байна. Сүүлийн үед хүмүүс энэ сайн сайхан байдлыг бүртгүүлэгч хүний одоо амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл байдаг. Гэр бүлтэй холбоотойгоор өргөдлийн асуудал их дурддаж байна л та. Тэгээд яг энэний үүсгэгч хүчин зүйл нь энэ зүйл аваачаад байгаа бидний мэдэх ёстой зүйл юу вэ? Хэрвээ жирэмснээс хамгаалах ямар ч арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгэвчгүй жирэмснээс хамгаалах юм суулган сэргэлээгүй эмхтэй календар хардаггүй ч гэдэг юм уу те. За одоо гадуур нь өрийн шигнийг тавих бол жирэмснээс хамгаалалтын арга биш ч гэсэн эдгээр аргуудыг хэрэглэдэггүй нэг жил тогтмол бэлгийн харилцаанд ороод хэрвээ л жирэмслэлт явагдахгүй хам бол хоёулаа очиж үзүүлэх хэрэгтэй хань эрэгтэй эмхтэйгүү. Хосороо тий. Тийм. Сүүлийн жилүүдэд эрэгтэй өргөдлийн тоо ихсэж байгаа нь нэгдүгээр за яг бэлгийн замын халдвар төвчөнтэй холбоотой байж байгааг үгүйсэхгүй. Тэр дундаа сүүлийн одоо залуусын дунд одоо юу гэдэг энэ манай өндөр хүчлээ орнуудын соёл биднэрт их хурдан нэвтэрч штэ. Тэр дундаа бэлгийн амьдралын хувьд одоо олон хавтагчтай байх нь энгийн үзэгдэл юм шиг. За тэгэл баг анхны уулзалтан дээр анхны болцоон дээр шууд бэлгийн харилцаанд оролцох ч гэдэм үү. Тэгээ бэлгийн замын халдвар авснаас болоод хоёр дахь өргөдлийн тоо ихсэж байгаа. Энэ нь бэлгийн замын халдварын шалтгаантай буюу эхлээд та ээж авчин таныг зөв зөвөр хэвийн одоо өсгөд нас биеийн төрөсний дараа та өөрөө одоо өөрийгөө зөв бие авч яваагүйгээс болоод тэгээд бэлгийн замын халдвар төвчнөөс болоод өргөдөл үүсчих тохиолдлууд нэгдүгээр тэгсэж байна. Хоёрдугаарт нь одоо бас энэ бидний технологитой холбоотой бас асуудал бас байж байна. Жишээ нь ялангуяа ингээд маш олон цагаар компьютер дээр ажилладаг хүмүүс заримдаа ингээд нөгөө ноутбукээ энэ дээр ингээд тавиад сучдаг. Ажлыг л өөр дээрээ тавьчаад ингээд юмгээд идэг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр энэ дулаан тэр компьютерийн процессорын тэр дулаан бол төмсгний орчныг өөрчилж байгаа. Төмсгч чинь өөрөө хүний биеэ сэрүүн байх тохиргоотой эрхтэн. Гэтэл тэрийг аваачаад улаан орчинд байлгаад ахаар эр бэлгийн эсийн нөгөө орчинд өөрчлөлт орохоор эсийн тоо зурдаг. За дахиад дээрэс нь одоо юу гэдгийг нөгөө буруу дадалтай ч гэдэг юм уу ингээд нөгөө таргалтаас болоод хөдөлгөөний хомсдолтой дааврын өөрчлөлтөнд орсон хүмүүсийн бас жингээлүүдлээс болоод нөхөө өрчмөн асуудлууд үүсэж байгаа. За тэгээд тамхич гэдэг юм уу одоо энэ хор зуршлуудаас болоод бас өргөдлийн асуудалд бас нөлөөнүүд байна. Тэгэхээр эдгээр зүйл бол хувь хүний өөрийнх нь одоо зөв амьдралын хөвшилтэй холбоотой учраас эдгээр нь таны мэдлэгтэй холбоотой учраас бол сэргийлж болох асуудал гэсэн үг. Сэргийлж болох нь байна. Дээрээс нь бид нэр ерөөсөө энийг санаа зовлтгүй, айж имэлгүй үзүүлэх хэрэгтэй юм байна. Суух хэрэгтэй юм байна. Бас сайн тал нь юу гэхээр одоо өргөдлийг бол маш сайн шийдэж байгаа Монгол улсад зөндөө олон одоо нөхөрч хүн туслах арга хэрэгслийг хэрэгжилж байгаа. Одоо нөгөө үр шилжүүлэн суулгах маш мундаг эмнэлгүүд ажиллаж штэ. Тэдгээрийн үр дүнгийн хувь нь дэлхийн жишгтээ ер нь л ойрхон байгаа. Тийм Монгол улсад жишээ нь үр шилжүүлэн суулгах одоо эмчилгээний үр дүн бараг 30-аас дээш хувьтай байгаа дэлхийн дундчтай ер нь ойролцоо байгаа. Тэгэхээр гадагшаа явж хүмүүс тийм маш сайн үзүүлэл. Тэгэхээр яг олон улсын жишг том лабораториудтай эмнэлгүүд маш олон жоохоо ер нь бол нэг 10-аад байгаа. Тэгэхээр тэр олон эмнэлгүүд бол нөхөрч хүн тусламж үйлчилгээг маш сайн үзүүлж байгаа учраас өргөдлийн асуудлыг бол Монгол улсад эмэгтэйчүүдийн эмчнэр, эрэгтэйчүүдийн эмчнэрийн нөхөрч хүн туслах том лабораториуд маш сайн гүйцэтгэж байгаа. Тэгэхээр өргөдлийн асуудлыг бол одоо нөгөө хэлбэрээр нь өргөдлийн маш олон шалтгаанууд байдаг л та. Төрөний ярьсан бол тухайн үнээс хамаарсан өөрөөс нь хамаараагүй шалтгаануудыг бол эмчлэх боломж улам нэмэгдээд байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Сайхан мэдээ сонсогдож байна. Ашиг нөгөө талаасаа бас өргөдлийг эмчлэхийн тулд таны хэлсэн нөгөө дэлхийн дундчтай ойр байгаа тоонд хүрэхийн тулд бас магадгүй нэлээд бас өртөг гарахыг үгүйсэхгүй. Тийм шүү дээ. Ер нь бол мэдээж хэрэг юм хямдхан эмчилгээ биш л дээ. Одоо үршилжүүлэн суулгах, үршилжүүлэн суулгах чинь үртэл дотроо хэд хэдэн олон төвшний олон аргууд байгаа. Тэгтээ цаг алдалгүй. Тийм байна. Эмчид хандах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо нөгөө өрийн банктай эмнэлгүүд ч гэсэн бас
нэлээд байгаа. Тэгэхээр зарим одоо мис заслын өмнө, зарим дааврын эмчилгээ, зарим хавдрын туяа эмчилгээний өмнө эмчнэр үрийн банкнд та үрээ хадгалуулаа гэдэг асуудлыг санал болгодог. Эрэгтэйчдэр, эмэгтэйчдэр үндгийсээ хадгалуулж болно. Эр бэлгийсээ бас хадгалуулж болно тий. Зөв. Яста анагаах ухааны хөгжлийн гой сайхны юм да тий. Би бас нэг юм асуумаар нь эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх нь одоо ингээд үзүүлчих хийсэн да гэд бодож байгаа хүмүүс байж бодъё л доо тий. Ер нь бусад эмнэлэгт үзүүлэхээс өртгөө ер нь яг тэд гэж хэлэх боломжгүй байж магадгүй. Ер нь өртгөө нь ямар хувь байдаг вэ? За манайх бол жишээ нь эрүүл мэндийн улсын даатгалд хамрагддаггүй. Гэхдээ хувийн даатгалууд жишээ нь хамарна. Хувийн эрүүл мэндийн даатгалууд бол ихэнх нь урьдчилж төлөөд буцаага дараа нь мөнгө авах боломжтой. За мөн нөгөө покеторч гэдэг юм хувааж төлөх бас боломжтой. Гэхдээ ер нь одоо эрүүл мэндийн үйлчилгээг эхлэхөө бүх юмны л айгүй хүсэж ин л доо. Эмчийн үзлэг гэхэд одоо жишээ нь манай эмнэлэг бол 55-65 мянган төгрөгийн үнэтэй. Эмчийнхаа зэрэг цолноос хамаарат. Эхо онцлогоо бас тэр дайны үнэтэй. За тэгээ PCR-ын шинжилгээ бол өртөг өндөртэй шинжилгээ. Угаасаа онцлогоор нь маш үнэтэй байдаг. Аппарат нь бас үнэтэй байдаг. Тэгээд нэг удаагийн онцлогоо хийхэд өөрөө маш их хүртэг гардаг учраас бас тийм хямдхан биш. Ер нь бол одоо нэг удаагийн таны онцлогоо гэхэд ер нь дунджаар за нэг 250-аас бэлгийн замын багц шинжилгээ гэхэд бол одоо нэг 20 төрлийн өвчнийг онцлоход 200 гаруй мянга болно. За тэгээд дээр нь одоо жишээний үгдгийн та дааврын шинжилгээнүүд өгөх юм бол эмчийн бэлгийн замын хаалдвартай нийлэх юм бол бараг 300 гарах нь байна тий. Тэгэхээр ер нь бол нэг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар тэгэхээр нөгөө урвалжуудын үн маань дахиад нөгөө хийж байгаа лабораториудын таныг төхөөрөмжүүдийн маань одоо бид нар жишээ нь зарим том шинжилгээнүүдийг том грейд одоо нөгөө магадлал итгэмжлэгдсэн найдвартай лабораториудаар хийлэгдэг. Тэгэхэд нөгөө урвалжийн маань үнтэй орж ирэхээр шинжилгээний үнд дагаал өсчдөг. Тийм тэгэхээр яг л эдийн засгтай холбоотой л мөнгөний яг нөгөө талаас хүн бас нэг удаа манай чинь одоо зүгээр нэг найзуудаа гараа суухад ч юм уу те хэдэн өөрөө зарцуулдаг үйлээ гэж бодвол чи өөрийнхөө жилдээ нэг удаа машин онцлогоонд оруулахад та жишээ хэдэн төгрөг зардаг вэ? Тэ. За дунджаар тэгэл чинь 800 сая төгрөг болчихсон баг. За тэгэх бах те ямар машин үндгээс хамаарал тэгэхээр та тийм тэрнээс бага мөнгө зарцуулна гэж ойлгох хэрэгтэй. 2 дахин бараг бага те 300-400 мянган төгрөг ч гэдэм үү. Тэгээд бид нэр өөрсдөө машина жил болгон онцлуулдаг мөртлөө өөрийгөө онцлуулахаар өөрийнхөө эрүүл мэндийн үйлчилгээг одоо юу гэдгийг нөгөө үнээр үнэлэхээр одоо тэгтээ харьцан хүмүүс нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг бол ийм байх хэвээр байна гэдгийг ойлгож байна. Дээрээс нөгөө даатгалын бас ач тусыг бас хүмүүс ойлгож байгаа учраас даатгалд хамрагддаг хүмүүс их амар байдаг. Тийм байна. Тий. Тэгээд одоо энэ ялангуяа том даатгалууд байна шүү дээ. Мандал, хувийн, тийм, миг, практикал, арт даатгал юу лээ? Тийм, агис эднэр гэл ингээ мундаг даатгал гарч ирээд байна. Энэ даатгалын системүүд бол эргээд таныг гинтийн үед ч гэдэм үү жилдээ ингээ та нэг шаардлагатай юмда санаа зовлтгүйгээр эмчид хандах энэ эрүүл мэндийн даатгалынхаа үйлчилгээг даатгалд бол хамруулж авах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тийм. За эмч бас нэг зүйлийг асуу нөгөө сүүлийн миний мэдхийн 2 жилийн хугацаанд монголчуудын нэг талцуулаад байгаа вакцины хэрэгтэй хэрэггүй тийм зөв буруу гэл. Энийг хэсэг бол одоо нөгөө Монгол улс даяараа хүн зэрэг вирусын эсрэг вакциныг томсголын хүүхдүүдэд хийх санал болгоод нэлээд өртөгтэй юм билээ ч тэр чинь ингээд судлаа үзэнгүүт яг вакциных нь өөрөө нэгж үнэлгээ нь бол гэвч эцэгчүүд эсэргүүцээж юм уу? Энэ юу нэг хэрэгтэй юу? Энийг бид нэр ялангуяа эрэгтэй хүүхд хийх нь зөв юм уу буруу юм? Хэрэгтэйгээр барах би бол хатуу шууд хэрэгтэй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр энэ уман хүзүүний хавдрын вакцины энэ яриа анх удаага биш. Өмнө бараг 10 хэдэн жилийн өмнө Gardasil вакциныг оруулж ирэх гээд ярингууд бас яг ийм эсэргүүцэгчд гарч ирээд энэ хийлгээгүй шүү дээ. Гэтэл одоо тэрний гор нь яаж ийн уман хүзүүний хортой хавдраар Монгол эмэгтэйчүүдийн өвчлөл эхний 5 байтугай бүршөө дэш эхний 3 дороод ирсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тийм эмэгтэй Монгол улсдаа уман хүзүүний хортой хавдрын өвчлөл нэлээд хожуу шатанд онцлогддог. Хоёрдугаарт нь энэ эрэгтэйчүүд дамжуулагч болдог. Тэгээд одоо 24 оны зөвлөмжөөр одоо жишээ нь өндөр хөгжилтэй орнууд
энэ вакциныг зөвхөн 25-26 нас хүртэл гэдэг байсан бол 45 хүртэл насны эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгдэнд нь зөвлөдөг болсон. Гэтэл бид нар одоо ингээ ухраад байна шүү дээ. Ямар нэг ингээл нэг уул уурхаа ихлээр тийм ч бол усын маань хүндэх чинь энэ ч бол хайрхны маань ингэж ийн гэд эсэргүүцээд шинжлэх ухааны хөгжлөөс улс орныхоо хөгжлөөс хойш нь татаад идэг хүмүүс бол би зүгээр тодорхой хэмжээний жоохон мөнгөний сонирхол байд юм болов гэж яг үндэ харддаг тий. Шинжлэх ухаан хөгжөд байгаа үед бид нар энэ вакцины ачаар бид нар одоо жишээ нь тэр таргын тахлаас салхин цэцгээс маш олон өвчнөөс бид нэр өнөөдөр хүртэл хөгжөөд дэлхийн хүн ам ингэж хөгжөөд олон болоод байгаа шүү дээ. Гэтэл бид нэр вакцингүй байсан бол одоо Улаанбурхан ч гэсэн ингэж ярьж байна те. Тэгэхээр хавдар одоо энэ вируснууд чинь дандаа хавдар үүсгдэг ихэнх нь те. Тэгэхээр хөхөнцөр вирусны халдвар чинь умаа үзүүний хавдар үүсгээд байна. Хоолой залгуурын хавдар үүсгээд байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд бүдүүн шулуун гэсний хавдар үүсгээд байна. Гэтэл бид нар илэгний вирусыг бас ингэж мэддэггүй байхдаа илэгний хавдраар монголчууд ямар их өгдөг байлаа. Илэг бүтэн Монгол гэдэг том төсөл хэрэгжээд 10 жил байтугай ингээд 10 хэдэн жил дамсан илэгний вакцины нөлөөгөөр бид нар илэгнийхээ хавдраас өвчлөлөөс багасаад байна. Гэтэл энэ одоо энэ ингээд нэг ямар ч өвчний үед гаж нөлөө гэж байдаг. Тэгэхээр тэр өвчин вакцинтай шууд холбоотой юм уу? Цаг хугацааны давхцал юм уу? Бусад юмнаас яасан юм уу гэдгийг бүх юмн дээр судалгаан дээр гаргацсан байхгүй мөртлөө шинжлэх ухаанаар нотлогдоод тоо баримттай хийгдсэн байгаа судалгааны үр дүнд гарч ирж байгаа энэ вакцинуудыг эсэргүүцэхэ болооч гэж би бол бүр зөвлөх хэлмээр байна. Тэгэхээр тэр вакцины чинь эмэгтэйчүүд хийлгэх биш эрчүүд нь бас хийх хэрэгтэй юм. Тийм. Тэгэхээр тэгтээ нөгөө тухайн халдварыг авсан аваагүй гэдгийг эхлээд тодорхойлуулах хэрэгтэй. За. Тийм тэгжээж вакцинд хамрагдах хэрэгтэй. Тэгэхээр бэлгийн харьцаанд орохоос өмнө бага насны хүүхдүүд вакцин хийх нь бол мөнгө чимнэ өшөө хавдрын эрсдлэгч маш их бага болгоно. Тэгэхээр би бол манай ингээл амтан садны ч гэдэг юм одоо жишээ нь хүмүүс асуугаад одоо хүүхдэд хийлгэх үйлхүү би хийлгэжээ л гэж хэлдэг. Тий хийлгэжээ. Тий вакцинд хамрагдаач гэж хэлнэ. Тайм чи яг энэ дэр нэг хөнцөр вирусын талаар мэдээлэл нэг лавшруулад өгөөч. Энэ яг бид нэр сайн мэдэхгүй байгаа тань л та энэ вирусын талаар. За тэгэхээр хөхөнцөр вирус буюу HPV гэдэг нь Human Papilloma Virus хүний хөхөнцөр вирус гэж орчуулдаг байгаа. Маш олон хэв шинжтэй дэлхийд даяараа яг энэ хөхөнцөр вирусын эсрэг эмийг одоогоор гаргаж авч чадаагүй байна. Тэгэхээр шууд хөхөнцөр вирусын эсрэг эм байхгүй байгаа учраас вакцин нь өөрөө тэрийг цаашаа хавдар болж улам их хүрчхээс сэргийлж байгаамаа. За тэгээд одоогоор 200 гаруй хэв шинжийг одоо арталт номерлчдаг тий HPV 6 11 16 18 гээд эсвэл ингээл 35 50 ч гэдэг юм ингээд хавдрын өндөр эрсдэлтэй гэдэг хэв шинжүүд байна. Бага эрсдэлтэй гэдэг хэв шинжүүд байна. Тэгэхээр хавдрын эрсдэлтэй гэдэг бүлгийг нь ялгаад шинжилгээнд хамруулад байгаа байхгүй юу? Багч байна уу, өндөрч байна уу? Огт эрсдэлгүй тэр одоо жишээ нь тэр нэг 30 төрлийн 29 21 ч гэдэг юм ингээд янз янзын тоонуудаар ингээд лаборатори шинжилж байна л да хэв шинжийг. Тэгэхээр хавдар үүсэхгүй байгаа эрсдэл нь бол шинжлэх шаардлагагүй маа гэд тэрийн одоо тэрний талаар онцлоор бүтээгээгүй байна шүү дээ. Зөв. Тэгэхээр хөхөнцөр вирус гэдэг нь ихэнхдээ үе ургацэг үүсэхээс гадна умаа хүзүүн дотор хавдар үүсгэж байна. Тэгэхээр нөгөө тэр хавдрын явц нь өөрөө хоруу явцтай. Нөхөн үрчгүй идэрхтнүүд амь насанд ялангуяа үсэрхийлэхийн дааврын идэрхтнүүдийг өрсүүлэхээр амь насанд аюултай байдалд хэлбэрт шилжиж байна. Бэлгийн замаас гадна зөвхөн ганцхан шодоо гэлтгүү арсны контактаар бас ялангуяа одоо шодоо чинь бэлгэвч хэрэглэх зөвхөн шодоог хамгаалаад бэлэг эрхтний орчны арс контактаар хүрэлцэн штэ. Тэр үед ч гэсэн халдварлах боломжтой учраас олон бэлгийн хавтагчтай байх нь өөрөө хөхөнцөр вирусын халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаард дэлхийд даяараа хөхөнцөр вирус өндөр байгаа орнуудын нэг нь Монгол улс мөн. Дахиад дээр нь Африкийн орнуудад бас хөхөнцөр вирус. За тэр дундаа одоо нөгөө шодон арсыг авдаггүй соёлтой манай Монгол шиг circumcision гэж яриад байдаг. Одоо цаграг хэлбэрээр арсыг нь авдаг. Шамран дайрах гэж монголоор орчуулдаг байгаа. Арай оновчтой нэр юм уу да. Тэр хийний арсанд шодон вирус одоо нэг арсны чихтэй нойтон орчинд вирусыг тех нөхцөлийг бууруулж өгдөг учраас мэдээж 100% хамгаалахгүй шүү дээ. Энэ орчныг бууруулдаг учраас энэ одоо соёлтой арт түмэнд буюу одоо муслимууд ч гэдэг юм эсвэл
маш олон орнуудад төрөнгүүтний арсын ингээд нөгөө шамардаг арсыг авчдаг штэ. Эдгээр орнуудад өвчлөл бага байна. Дахиад дээрэс нь вакцин хийлгсэн орнуудад өвчлөл бага байна. Тийм учраас одоо нөгөө бэлгийн эрүүл мэнд гэдэг асуудал маш чухал. Тий. Тэгээд нөгөө бэлгийн эрүүл мэндгээ ярьсан дээр яг би ярьчи. Одоо нөгөө шодог, ариун цэвэр байлгах, угаадаг хүмүүс байна. Хитих угаадаг хүмүүс бас байна. Савндаад угаагаад идэх хүмүүс байна. Тэгэхээр хитих угаана гэдэг нь өөрөө бас тэр арсны чи өөрөө микробиом буюу хамгаалах орчин гэж байна. Хэвийн орчин тий. Хэвийн орчныг нь авчиад ашигтай бактериудыг устгаад байна. Хүний бие дээр зөндөө бактериуд байдаг. Гэтэл тэр бактерийн хамгаалах орчныг бага болгочхоор нөгөөх нь бас өөрөө өрсөл үүсгэх нь. Тэгээ угаахгүй явах нь бас өөрөө дахиад нөгөө тэнд чинь шүүрэл явагдаж шүү дээ. Смегм гэж яриад байдаг юм цагаан өнгөтэй таслаг шүүрэл эмэгтэй ч хүнд эрэгтэй ч хүнд гарч ирдэг шүү дээ. Эмэгтэй хүний бэлгийн гадна болон дотн нуруулын тийм цагаан өнгөтэй юм бас таслаг бас тэр чинь хамгаалах үүрэгтэй. Эрэгтэй хүнд ч гэсэндээ тэр цагаан өнгөр тогтнол бас хамгаалах үүрэгтэй. Гэтэл энийг удаан угаахгүй бол ян үржих нь байна. Үүсгэхгүй бас угаагаад байвал бас өөрчлөлт үүсэх юм байна. Тий. Зөв. Окей. За ерөөсөө саний асуусан асуултны хариулт би бол бүрэн авлаа. За миний хамгийн сүүлийн асуулт бол за хөвгүүдтэй өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд бас энэ зургийг үзэж байгаа бол хизээ би хүүхдээ одоо яг энэ бэлгийн эрүүл мэндийн боловсролыг хизээнээс олгож эхлүүл зохистой юм бэ? Бас би хизээ хүүхдээ яг одоо энэ бэлгийн эрүүл мэндийн тал дээрээ илүү сайн те ирээдүйд эрсдэл багтай байлгахын тулд би ямар энгийн үйлдэлүүдийг хийх ёстой вэ? Яг зөв бэлгийн эрүүл мэндийн мэдлэг ярих юм бол хүн насан туршдаа мэдэх ёстой. Гэхдээ одоо чинь ээж нар жирэмсэн байх үедээ л хүүхдээ хүүсийг мэдэнгүүт одоо хүүхдээ би төрөнгүүт нь насанд нь тохирсон бэлгийн эрүүл мэндийн мэдлэг хэрэгтэй гэж хэлмээр байна. За жишээ нь хүүтэй болж байгаа бол хүүтэй болж байгаа ээж хүүгийнхаа шодоонд буусан одоо төмсгөнд бууснаа буугаагүй юу гэдэг чинь л ээжийн бэлгийн эрүүл мэндийн мэдлэг. Хоёрдугаар шодооны яг тэр толгой хэсгийнх нь амсар толгой хэсэгт нь төв хэсэгт нь шийсэн сүү байрлсан уу байрлаагүй юу гэдэг шийсэн сүүний гажиг байна уу байхгүй юу гэдгийг л наацхан за эмч нь мэдэхгүй байлаа гэхэд хүүх зарим анзаарахтай ээж нар бол манай хүүхдийн шийсний чиглэл юм хачин хажуудын шишээгээд ах юм. Эсвэл доошо шигээд ахын ч гэдэг юм уу те ингээд тэрийг хүртэл мэдгчийн бэлгийн эрүүл мэнд. Яг нөхөрчхүү талын мэдлэг гэдгийг бол тэгээд сургуулийн наснд цэцэрлэгийн наснд ч гэсэндээ бид нар бэлгийн эрүүл мэндийг хүүхдүүдэд өгж явах хэрэгтэй маа. Бид нар бэлгийн эрүүл мэнд гэхлээр дан ганцхан охтуудыг яриад байдаг. Тийм шүү дээ. Биний юм нэрхлээр ингээд ээжтэй яраарэ найзтай яраарэ дада гэдэг мөртлөө хүүгүүдийг ярьдгүү. Гэтэл хүүгүүд ч гэсэндээ ялгаагүй ингээд нөгөө одоо сүүлийн үед зарим орнуудад хөвгүүч гэсэн хүчээр хэл өртдөг. За дахиад дээрэс нь хөвгүүд бэлгийн амьдралынхаа талаар огт мэдэхгүй байгаагаасаа болоод бэлгийн харьцаанд оронгуудаа халдвар авдаг. Тийм тэгэхээр бэлгийн хөгжил чинь одоо нөгөө насанд нь тохирсон мэдээлэл хэдэн наснда чинь зарим хүүхдүүд бага насны хүүхдүүд бэлгийн одоо идэрхтнэрээ танин мэдхүн үе шатууд гэж байдаг шүү дээ. Одоо та нар сэтгэл зүйчнэр бол маш сайн мэдж байгаа нөө Фройдын онол, бэлгийн эрхтний онол өднөр гэж байдаг шүү дээ тийм. Тэр шиг ингээд нөгөө шодоогоор оролдоод авах ч гэдэг юм уу тий бэлэг эрхтний энэ зөв юм уу гаж юм уу манай хүүхд гэл ингээд санаа зовх жишээ. Тэгэхээр яг нөхөрчхүү талаасаа гэдэг дээр 11-ээс 14 наснд хөвгүүдийн бэлгийн хөгжил явагдаж эхэлдэг. Охтуудаас жоох ойроо. Гэхдээ 14 нас болчоод танаа хүүхдийн бэлгийн хөгжил эхлэхгүй байвал яаралтай эмчд очих хэрэгтэй. Тэгээд нөгөө шодо модо тэр төмсөг эднэр нь ямар байна? Тэгээд энэ одоо нөгөө хөгжилд удаашрах навцлал байна уу байхгүй юу гэдгийг шалгуулна. Эсвэл одоо нөгөө бэлгийн харилцаанд дахиад манай хүүхд ингээд орцсон мөртлөө ингээд нэг юм зүгээр л бүр нүвдөд байгаа юм шиг байна. Шээсний ингээд энэ ч гэдэг юм уу халдвар авцсан бахта нуугаад байгаа бас байж ч магадгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол за яг тавчлах юм бол 11-ээс 14 нас бол заавалчгүй хүүхдийнхаа нөхөрчхүүнээс тэр насанд хүүгүүд яадаг вэ гэхээр том үний үгийг барыг сонсохоо болж эхэлдэг. Би өөрийгөө мэдчихээн. Тэгээ эсвэл би усанд орохдоо ээжтэй авдаа нөгөө цуг орж үзүүлэхгүй ч гэдэг юм ийм үе яваад ирдэг. Тэр тархины хөгжилтэй холбоотой буруу биш л дээ. Гэхдээ тэр үед нь анзаараад хэрвээ өөрт нь одоо шаардлагатай мэдээллийг одоо өгөх тийм сувг байхгүй бол
эмчид дагуулад очих хэрэгтэй. Миний хүү эсвэл өөрөө очиод үзүүлэх юм уу? Хоёлаа цуг явах юм уу? Ичдэг бол аавтай цуг ярилцуулах юм уу тий? Эхлээд хүүхдүүд бага наснда ээжтэйгээ илүү татна байжсэн нь том болоод ирэхээр ээжтэй нарийн юм ярихаа болчихсон шүү дээ. Тий. Зөв. За та манай үзэгчдэд сонсогч нар зориулаад яг эрэгтэй хүний эрэгчүүд маань тэ өөрсдийнхөө юм ер нь эрэгтэйч гэлтгүй ер нь тэ яг энэ бүр шээсийн зам, дэлхийн замын энэ бүхий л асуудлуудаас ангижрахын тулд эсвэл энэс одоо өрчлөн сэргийлэхийн тулд тэ хамгийн сүүлийн нэг миний асуугаагүй зөвлөх хөргийг үл та юу хэлэх вэ? Тэгэхээр залуугаас зөв хөвшилтэй амьдрах шингэн сайн ууж байгаарэ гэж одоо би бөөрмний мэрэгжлийн эмчийн хувьд бол зөвлөмөр байна. Хоногт та биеийн жингийнхаа 30-аас 40 кг-ыг 30-аас 40 грамаар үржүүлээд одоо жишээ нь за би 60 кг гэж бодъё. Тэгэнгүүт 30-аар үржүүлэхээр литр 800 орчим усыг чи заавал уух ёстой. Тэгээд ус сайн ууна гэдэг бол маш олон төрлийн бөөр шээсийн замын өвчлөлүүдээс сэргийлдэг. Тэр дундаа чулуу өвчин үсгээс, за бөөр давсагны өрсөлдөөс ч гэдэм үү те. Тэгээд за нойрны чанар маш олон зүйлд нөлөөлдөг. Стресс багтаа, тэгээд дээрэс нь байгаа орчиндөө ер нь бол эерэг хандах. За тэгээд альва зүйлийг бас нөгөө эргээр харж хүлээж авах юм бол стресс багтаа байдаг учраас нөгөө стресс багтаа амьдраарай гэж хэлмээр байна. Тийм тэгэхээр нөгөө саяхан нэг би бас нэг подкаст нэг найз эмчтэйгээ ярилцчихсэн чинь тоог тасарчаад тэгтийн тоог нэг хэсэг тасраал хийсэн шүү дээ. Ингээл өдөр болгон тасраал хуваар гараад. Тэгээд нөгөө алхдаггүй чамааг ингээд ядаж шатаар алхуулаад байгаа юм шүү тоог. Нөгөө айцтай болсон шүү дээ хэд хоногтой ингээд лифтэн суухаас айгаад гацчул яана гэд би ч одоо ингээд ажил руугаа шатаар лифтээр явдаг хүн ч өдөр болгон ажил руугаа шатаар явал гэрдүүгээ шатаар ороод исэн. Тэгэхээр альва зүйлийг бас тэгж хүлээж авах юм бол тий бас нөгөө стресстэх нь бага юм да. Тэгэхээр стресс багтаа амьдраарай л гэж зөвлөе. Сайн ойр хоол авч байгаарай. Тэгээд зөв хооллоорой. Эрүүл зүйндээ байгаарай гэж хэлье да. За өөрийн үнэтэй цагаас маш олон хүмүүст хүргэж байгаа эрүүл мэндийн энэ боловсрол сайхан үйлсийнхаа нэг хэсэг болгож ярилцлагын саналыг хүлээж авч өнөөдрийн ярилцлагыг хүрнэсэн танд маш их баярлалаа. Таны ажил үйлс олон хүнийг эрүүлжүүлэх, сайхан зөв амьдрал руу хөтлөх, сайхан байх үйлсэд амжилтыг хүсье. Баярлалаа. Танаа ч гэсэн гоё урайтай гоё ийм подкастт өргөцсөндөө бас баяртай байна. Тэгэхээр бас ийм гоё үйлсийг хийж байгаа залуучуудаас амжилт хүсье. Улам олон зүйлийг бас хийгээрэй, хүргээрэй гэж ерөөё. За баярлалаа чи. За их үзэгчтэй бид бүхний сайхан байдлыг шинжлэх ухаанч байдлаар хүргэхийг зорддог Монгол хүнийг илүү урт наснасаа илүү жаргалтай амьдрасаа гихтэн хөтлөх туслах зорилготой well-being podcast-ийн маань ээлж дугаар энийг өндөрлөж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзцаая.